За өнөөдөр Бурхан Багшийн намтар болон гэгээрл бясалгал оюун ухааны чадварын тухай авч үзье. За манай эртний өмнөх 624-өөс 544 оны хооронд амьдарч байсан Бурхан Багш өөрөөр хэлбэл Шагжаа овгийн язгуурын ариун эдээт хааны хүү Дондов нь 624 оны зуны ихэнх сарын 15-наар мэндэлж түүнийг 7 хоногтой байхад их нь таалал төгссөн байдаг. Ингээд өнчөрсөн хүү хаан эцгийнхаа ивэлд өсөж өндөөсөн бөгөөд эр бие өсөх тусам ертөнцийн эрээн барааныг үзсээр 29 насыг зооглохдоо төрсний эцэст өтөлдөг, өтөлсний эцэст өвддөг, өвдсний эцэст үхдэг ийм хатуу жам ёс байдгийг ухааран үүнийг би ч гэсэн дагах нь гарцаагүй. Ийм болохоор би гэрээс гарч аглаг бөглөө газар Даяаныг бясалган Бурхан болъё гэж эргэлт уцалтгүй шийджээ. Ийхүү 29 наснда хаан аавын баян чинэлэг хөрөнгөнд умбан суусан аз жаргал, өөрийн хань, хөл хүндтэй дагдсанмаагаа орхин ордны үйлчлэгч найз залуу Думбата нэгэн шөнөөр хааны ордны харуулыг аргалаад оргосон бөгөөд би бодийг олох хүртлээр Шагжаан энэ балгасанд яасан ч буцаж ирэхгүй хэмээн хатуу амласан байдаг. За хаан хүний хүү байтлаа оргон гарч ганцаар тэнүүчлэн явлаа гэж нутгийн хүмүүст муу хэлүүлсэн ч 3 бүтэн сар 22 хоног тэнснийхаа эцэст Тэрсүүдийн багш Римпур Лагжид гэдэг хоёр хүнээр түгээмэл окторгуу гэдэг Даяаны маш нууц увдсыг заалган Наранзана гэдэг голын захад бод модны дэргэд 596 оны өвлийн сүүл сарын шинийн 8-ны өдрөөс эхлэн өдөрт хэдэн ширхэг цагаан будаа балгын төдий уснаас бусад хоол ундыг тэвчин 5 үйлчлэгчтэйгээр олон жилийнхээ Даяан бясалгалыг эхэлсэн байдаг. Тэсгүүе бэрх хатуужлыг барьснаас бүх биенээс нь хар хөлсөн асгаран урсаж хамар амных нь амьсгал хүртэл тасарч амьсгалын хийн чихээр гарахад аюумшигтай их дуу чимээ сонсогдох мэт болж гэдс нь хийгээр дүүрч тэлэхдээ хурц утгаар огтчин хаях мэт бүх бие нь маш хүн дээр чилж өвддөг байжээ. Ингэж 6 жил болоход эцэж турахын туйлд хүрч хоёр нүд нь хонхойн ширгэж царай зүс нь харлан шороо тоосонд дарагдаж гар хөлөөч тэнээлгэж чадахгүй хандсан зүгтээ газар савн ундаг болсон ажгуу. За энэ үед таарсан тосгоны хүүхдүүд түүнийг буг чөтгөр хэмээн шороо чулуу гарч шидэх ам хамарлуу нь өвс мод шургуулж хүртэл тохуурхдаг байж. Иймэрхүү бэрх хатуужлаар суудлаасаа босолгүй бясалгасан 6 жилийн Даяна манай он тооллын өмнөх 589 оны хаврын тэргуун сарын шинийн 8-нд төгсгөж босож хоол унд зооглож биеэ угааж тослох зэргээр хэвийн амьдралдаа шилжин тэр орчимдоо 3 сар 8 хоног байж зуны ихэнх сарын ширний 15-нд Наранзана мөрнийг гаталж баруун эрэг дээр нь гараад очирт суурьнд бод модны дэргэд сууж 36 насн дээр Бурханы хутгийг олжээ. За тэр цагаас хойш Дондовыг Будда буюу монголоор Бурхан гэж нэрлэх болсон бөгөөд ертөнцийн мөн чанар жам ёсны тухай ариун сургаалаа хайрласаар 544 онд 80 насныхаа сүүдэр дээр таалал төгсжээ. Тэгвэл тэр сайхан залуу насны жаргалант тансаг амьдралыг үл огоорон байж асар хүнд тэсвэр төвчээр гарган өөрийн биеийг тамлан зовоосны эцэст хүрэх гэж зүтгэсэн Бурхан гэж юу вэ гэдэг талаар авч үзье. За монголоор Бурхан буюу Будда гэсэн үг бол төгс төгөлдөрчсөн, төгс сайжирсан, өөрөөр хэлбэл бэлгийн чандад хүрсэн гэсэн үг юм. Тэгвэл Бурханы хутгийг оллоо гэдэг нь төгс төгөлдөр чадвартан болсон
гүйцэд гэгэрлийг олсон. Өөрөөр хэлбэл оюун ухааныхаа хөгжлийн эцсийн оргилд нь хүрсэн хүн гэсэн үг юм аа. Хүн төрлөختөө өнөөдөр уурэг тархиныхаа 16-аас 17 тэрбум орчим нейронсээс тогтдог бөгөөд үүнийхээ 6-аас 8 орчим хувийг нь ашиглаж үр дүнд нь амьдрал үйл ажиллагаагаа адгуусан амьтдаас ялгаатайгаар арай дээд түвшинд явуулдгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэтэл уурэг тархиныхаа тэр цаад далд боломжуудыг илрүүлэн ашиглаж 8-аас дээш хувийг зохих хэмжээгээр эзэмшиж ашиглаж чадвал төрөлхийн болон гадны нөлөөллийн үр дүнд бий болсон ховор гоц мэдрэхүйтэн гутагт хувилгаад экстрасенсор чадвартан гэж нэрлэгдэх хэмжээнд очтгоо. Тэгвэл тэр ялж төгс сайжирсан бэлгийн чандад хүрсэн буюу төгс гэгэрсэн гэдэг бол уурэг тархиныхаа далд нууц боломжуудыг маш өндөр түвшинд нээж чадсан хүмүүс байх нь лавтай бөгөөд Бурхан багш Бурханы хутгийг олж ирээд үзүүлсэн эд шидийг нь анхандаа илб гэж үл итгэн үгүйсгэж байсан тийм хандлага жишээнүүд их байдаг. Жишээ болгож зарим нэг үзүүлж байсан үйлдэлүүдээс нь авч үзвэл 6 жил хүлээсэн эхнэр нь дондуугийг ирэхэд няралсан учраас энэ хүүхэд миний хүүхэд биш ээ гэж хаан эцэг нь үзснээс дагцнамаа буюу эхнэр нь хүүгээ том чулуунд хүлээд нууранд хаядаг. Хэрвээ үлж ивбэл өөрөөр хэлбэл живхгүй байвал энэ дондвийн хүү мөн гэж итгээрэй гэсэн байдаг. Гэтэл чулуунд баглаатай хүү живлгүй хөвсөөр нуурыг бүтэн тойроод 9 минут ирсэнд түүнээс сэжиг арилсан гэдэг. Мөн Бурхан багшаас аршаан авах гэж хүсгээд бомбтой аршаан нь өөрөө өргөгдөн очиж хийж өгөөд тавиуртай эргэн ирдэг байсан тухай домог байдаг. Манай Монгол улсад ч гэсэн иймэрхүү хувилгаан чадвартангууд олон байсан бөгөөд юуны өмнө оюуны хөгжлийн ийм өндөр төгс чадвартан болох гэж бяцлагсан түгээмэл огторгуу гэдэг даяаны маш нууц увдсан чухам юу байж болох вэ? Энэ тухай Бурхан багш өөрийн сургаал бүтээлдээ айлтсан байдаг. Түгээмэл огторгуу гэдэг үгний утга нь бол түгээмэл гэдэг нь нилэнхүү, хаа сайгүй, газар сайгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Огторгуу гэдэг нь агаар тэнгэр байхгүй, хов хоосон орон зай гэсэн үг ээ. Үүнээс үзвэл түгээмэл огторгуу гэдэг нь бол хоосон чанар хэмээн авч үзэж болох талтай юм аа. Энэ хүрээд энэ удаагийн яриагаа өндөрлөё.